За энэ үндэсний их баяр наадмын асуудлыг ер нь одоо хуульчлагдах харилцаа мөн үү гэдэг дээр бол би энэ хуульд нэмэлт өөрчлөлт орж ирэх болгонд бол санал бодлоо хэлж байгаа. Энэ үндэсний их баяр наадам болвол төрийн хууль гэж гарахаас өмнө ч байсан. Манай одоо үндэсний өв соёл, Монголын ард түмний эв нэгдэл ийм гол илэрхийлэл ийм зүйл байгаа юм аа. Тэгээ энийг хуульчлаад хайцсан. Тэгээ энэ хуульчлаас болоод тэгэл нэмэлт өөрчлөлт орж ирэх болгонд энэ бид нар чи одоо аймагаараа, дов жалгаараа ийм талцах ийм одоо дуусшгүй хэрүүлийн үе таалгал нэгдээд байдаг л ийм болцсон. Тэгээд сая гişүүд зарим нь хэдээд байна. Хууль гаргаж цол аавна гэдэг нь байх сүштэй гэдэг асуудал ярьдаг. Одоо жишээлбэл надад бол хууль санаачлагтаас нэг юм хоёр асуулт байгаа. Нэгдүгээрт 2019 онд бол бид үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан. За үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 4 дахь гэж хэсэг бид шинээр нэмсэн. За энэ бол нэлээд их хэлцүүлэг намтар түүх болж ээж бид оруулсан өөрчлөлт байгаа. Тэр нь бол Монгол улсын ерөнхийлөгчид зөвхөн үндсэн хуулийн 33 дугаар зүйл заасан хүрээнд хуулиар эрх олгоно гэж байна. Үндсэн хуулийн 33 дугаар зүйл зааснаас бусад эрхийг хуулиар олохгүй гэж үндсэн хуульд шууд бичсэн. Тэгэхээр энэ хуулиар жишээлбэл Монгол улсын ерөнхийлөгчид 1024 бүхийг хизээ барилдуулахыг ерөнхийлөгч зарлиг гаргаж шийдэх ийм эрх олох гэдэг. Тэгэхээр энэ маань үндсэн хуульд нийцэж чинь үгүй. Тэгэхээр үндсэн хуульд нийцэхгүй хуулийг бол улсын их хурл хэлцэхгүй. Хэрвээ одоо үндсэн хуульд нийцэхгүй гэж үзэж байгаа бол улсын их хурлын гишүүн дэгийн хууль зааснаар санал хураалтаас татгалцсан гарах бас ийм эрхтэй байдаг. За би бол үндсэн хууль нийцэхгүй л гэж үздэг. Ердөө хуулиар үндсэн хуулийн 33 дугаар зүйлд Монгол улсын ерөнхийлөгчид хизээ 1024 бүх барилдуулах эрх олгоно гэсэн заалт бол үндсэн хуульд бол байхгүй. Тэгэхээр энэ үндсэн хуулийн хаана хэрмээс давчаад байгаа юм шиг надад санагдаад байх юм. Тэгэхээр энэ цаашаа явж чадахгүй болчиход байдаг. Тэгэхээр энэ дээр хууль санаачлагч ямар бодолтой байгаа юм бол? За сайн зүрх шүний микрофоны хариулт. За анкер гишүүний асуулт нэрвэлье. Та бас яг нэг хариултандаа асуултандаа та хариултыг хэлчихлээ л дээ. Монгол улсын ерөнхийлөгч гэдэг бол үндэсний эв нэгдлийн илэрхийлэгч. Баяр наадам гэдэг бол Монголын ард түмний өв соёл, ондоошол эв нэгдлийн баяр. Энэ хүрээндээ энэ асуудлыг төрийн дэргэм шийдвэрлэх бүрэн боломжтой гэж одоо үзэж энэ хуулийн төслийг оруулж ирсэн. За хууль гаргаж цол олох гэдэг зүйл ерөөсөй байхгүй. 22 онд энэ баяр наадмын хуулийн шинжлэх хариулгыг баталтай шийдсэн байхгүй. Шийдэхдээ энэ процесс нь тодорхой ерөнхий байдлаасаа болоод хэрэгжихгүй байгааг л тодруулж процессжуулж орж ирж эзэмжүүлж орж ирж байгаамаа. Би бол тантай санал нэг байдаг. Баяр наадмын асуудлыг үг нь бол хуульчлах гэхээс илүүтэй төрийн ёслолын асуудлыг нь бол жижигхэн хууль байт юм уу эсвэл засгийн газрын хууль дээрээ тусгаад за бүхий асуудлыг бол үндэсний баяр наадмын одоо үндэсний биеийн тамирын тухай хууль за магадгүй цаашдаа засгийн газрын түвшинч хэрэгжиж исэн үндэсний спортын тухай хууль дээр л оруулж чад болох юм байна. Тэгээ ингээ холдож орж ирээд бас ийм зүйлүүд бол явдаг юм аа. Тэгээ одоо нийгэмд 2003 оноос хойш хуульчлаад явж байгаа харилцаа за 2022 онд шинжлэх хариулга баталсан учраас асуудлууд хуулийн өрөөнд шийдэгдэхээс өөр аргагүй болцсон. Өргөд гомдлогоод яваад буюу 2003 онд хуулийг батлахдаа дагж мөрдөгч өрмийн хуулиар өмнөх асуудлуудад зэгцлэхгүй ингээ хайцсан байхгүй. Тэгэхээр энийг одоо шийдэхээс аргагүй. За дунд нь Монгол төрийн наадам бол тасарж исэн. Энэ 105 жилийн хугацаанд тасарж исэн ерөөсөө нэг л удаа байт юм лээ. Би одоо уучлаарай андуурчж магадгүй он сарын 39 онд. 39 онд Монголын төрийн наадам за уучлаарай 19 он байна уу да. Энэ дээр нэг л удаа тасарсан. 19 онд. Энээс хойш ерөөсөө төрийн наадам тасарж байгаагүй. Тэгээ бид эдийн түүхэн уламжлал бэлэгдэл энэ баяр наадмын харилцаа бол нэг талдаа бас үндэсний эв нэгдэл энэ Монгол түмний одоо ондоошол энэ одоо
зөвлөс өв соёлоосаа гадна энэ бол төрийн одоо бэлэгдэл шүү. Энэ бол тасрах ёсгүй юм баг. Тэгэхээр энийг одоо зундаа нэг юм завсар оруулна гэдэг бол бас боломжгүй юм аа гэдэг зүйлийг л бас өмнөх парламент дээр бас 25 хүнтэй ажлын хэсэг гараад нэлийн нухацтай ярьж байгаа. За энэ асуудлуудыг ингэж шийднэгээ дагж мөрдөх журмын хуулиар шийдсэн юм аа. Тэгээд процесс нь жоохон ерөнхийдчээл одоо ингэж тодруулах гэдээ орж ирж байгаа юм аа. За улс нэмийн ганц төрөг шүүн асуулт.